Hi guys, хэрмэл загсчээд. За нэг сонирхолтой газар ирсэн байна. Тэгээд одоо 4 сарын 1-ээс загсны 20 эхэлсэн. За 6 сарын 15-ны хооронд бид нарт 15-ны хүлээх үйлдэлээ. Тэгээд одоо дулаараа ирэхээр бид нарт нэг том дайсан гарч ирдэг. Хар галуу буюу монголоор тураг гоо тийм. За тэр нөхөр дайсны зэргийн талаар одоо холбогдох мэрэгчлэлтэнтэй уулзаад одоо энэ загсны гээд шуурхай талаар одоо тодорхой мэдээлэл авах чинь одоо бидний ойлголт зөв үү? За бид нар одоо тэгээ таарсан газараа одоо алж хятадах нь зөв үү гэдгийг одоо яг мэрэгчлэлтээс нь асуугаад жоох ярилцлага хийя гэж ирчээд байна. За санаа. За ажлын сайн. Сайн. Одоо нэг хэд ажлууд эхлэх гээл завгүй суцгааж. Харин тийм сая орж ирж хад хурал хийгээд тийм. Ингээд одоо хид дээр ингээд одоо шуурхаас судалгаанд гардаг гэсэн. Тийм ихэд бол одоо ингээл олон баг ишээ тийшэлд одоо шуурхаас судалгаанд бүгд хээр гараал явцгаана. Одоо ингээд одоо энэ 4 сараас ахвал бид нар 10 сар хүртэл юм бол хээр одоо баг амьдэрдэг гэх юм аа. Тийм ихэд бол тэгээ танай байгуулагч нь Монголын шоу хамгаалах төв гэдэг. Тийм төрийн бас байгуулагч. Тийм төрийн бас байгууллага. За. Тэгээд одоо энэ дайсны зэрэг маань яах вэ? Одоо ерөөсөө ер нь сая ганц нэг хүнээс мэдээлэл авч байхад бол нэг хоног олон тоогоор байдаг учраас нэг ховорцсан амьтдын тоонд ордог учраас судалгаа бага байдаг гэж хэлжсэн. Тийм ихэд бол тийм. За тэгээ энэ шууны талаар одоо товчхон мэдээлэл хүрэхэд одоо монголчуудын хувьд бол одоо хүмүүсийн хувьд нээл заншнаар хар галуу тийм ээ. Шинжлэх ухааны нэр нь бол тураг гоогоо гэдэг ийм шуу байж байгаа юм. Одоо их хүчний юм бол загсаар холдог. За тэгээд энэ шуу маань болохоор анх 1758 онд шинжлэх ухаанд бүртгэгдэж орсон ийм шуу байд. Тэгээд Монголд байгаа зүйл болон одоо дэлхийд нийт 30 зүйл гоогоо байдаг гэсэн үг. Бүр 30 зүйл. Тий 30 зүйл. За тэгвэл Монгол орнд хэдэн төрөл зүйл нэ? Монголд бол одоогоор бол нэг л зүйл байгаа. Тэгээд энэ 30 зүйлээс одоо бас нэг салбар зүйл гэж байдаг байхгүй. Салбар буюу одоо дэд зүйл. Одоо нийт 30 зүйлээс одоо салбар зүйл гэж бүртгэгдсэн 6 дэд зүйл байгаа. Тэгээд Монголд бол одоо нэг зүйл байгаа л гэж ойлгож байна. Тэгэд одоо энэ маань нүүдлийн шоу юу? Тийм энэ маань нүүдлийн шоу. Одоо хизээдээ буцаад хизээд ирж байгаа нэр Монгол. Монголд бол одоо ер нь бол эхний шоуд бол ирсэн байгаа. Тураг гоогнууд. Ингээд бол одоо голнууд хүмүүс сайлаад эхлэн гот. Тэгэд ингээд ах юм өдөрт 5-10 кг загсдаг. За яг наа асуудал чи тэгж байгаа юм хэд би одоо нэг яг шат дараатай бизнесний явах гэдэг юм л да. Тийм тэгээд анх бол шинжлэх ухаанд одоо дэлхийд 1718 онд бүртгэгдсэн гэдэг. Тэгж штэ тэгэхээр одоо нэлээд хэдэн жилийн өмнөөс одоо дэлхийд дээр байж л байсан гэсэн үг. Монголд болохоор анх 1881 онд бүртгэж аль биесээр бүртгэгдээд одоо Монголын одоо шугуунуудын зүйлийн жагсаалт гэж байгаа штэ. Тэнд 1881 онд анх бүртгэгдсэн байх нь. За тэгээд одоо эртний юунуудаас ингээ үзэж байгаа одоо 1881 онд бүртгэгдсэн бол одоо Ширабин гэдэг нэг хүний бичснээр одоо Монгол онд 1913 оноос 1970 оны хооронд ингээд аялсан одоо дэлхийгээр аялдаг юм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн тэмдэглэлээр болохоор одоо усны мандлыг одоо хар галуу одоо тэр чигт бүргсэн байна гэж тэмдэглэсэн байдаг байхгүй. Тэгэхээр одоо 1900-аад оны үед энэ хар галуу маань одоогийнх шиг ингээд бөөнөрө байж байсан гэсэн. Яагаад эднээ маань ингэж бөөнөрө байгаад байна вэ гэхээр колоноор буюу сүргээрээ нэг дор үйлддэг юм онцлогтой шуунууд байхгүй. Тийм. Тэгээ одоо дэлхийд одоо нийт популяц нь бол нэг 2 сая буюу одоо нийт тонн нэг 2 сая гаруй бодгол гогоо байдаг л гэсэн үг. Дэлхийд дээр. За тэгээд одоо загсныхаа энэ шууныхаа одоо давуу тал ч юм уу одоо байх хэрэгтэй шүү. Тэгээ одоо манайхан бол ерөөсөө байхгүй л гэдэг байгаа шүү дээ. Байх ёсгүй л гэдэг. Тийм. Тэгээд тэр тусмаа загсч. Тэгээд одоо энэ шуун байх ёстой шүү юм уу? Байх ёсгүй шүү юм уу? Би ингэж сонсч байсан. Бас хэдэн хүнээс хамт үзсээрээ. Тэгээд шивэд бас илүү 2-3 улс хар галуу бүр устгасан. Итгэсэн.
Үн Европын орнууд одоо бол бүр буцаагаад өвжүүлэх тийм хамгаалах ажилдаа харин тэгээд тэгсэн чинь тэрний хүн сөрөг нөлөө нуурын тохирлоор цаас нь өвчлөөд өөрсдөө хүч эхэлсэн. Тийм. Тэгээд за энэ өстө болохгүй үйлдэл юм байна гэгээд буцаагаад одоо хар галуугаар өвчлөл батгшуулж яхаа гэж сонсч ирсэн. Энэ бол яг энэ бол бодит мэдээлэл. Тэгвэл үнэн мэ те. Яг тэгвэл энэ шоу маань одоо байгаль дэлхийн өөрийнх нь бүтээл тийм. Байгаль дэлхийд бол одоо хэрэггүй амьд бит гэж бол байхгүй. Бүгд хоорондоо экологийн сүлжээнтэй бол бүгд хоорондоо зохицолтой тийм. За тэгээд одоо энэ хүмүүсийн ингээ гадуур яриад байгаа за нэг 5 кг мэддэг, 10 кг мэддэг. Гэтэл энэ шоу маань өөрөө 2-3 кг жинтэй шоу шүү дээ. Тэнгуут одоо өөрөөсөө хэд дахин 2-3 одоо 10 кг гэлэж одоо 5 дахин илүү тийм хоол идэх боломж байхгүй шүү дээ. Одоо чинь хүн гэхэд суурин дээр нэг өгөр идэж чадахгүй дээ. Тийм яг энтэй адилхан. За тэгээд яг энэ хоолтын талаар бол одоо Монголд хийсэн тийм судалгаа байхгүй. Яг тэгвэл энэ шоу маань одоо ховдож харин тийм гэсэн тийм. Тэгээ ховдсон шоу биш одоо шоу судлаач бидний хувьд бол анхаарал татхаар тийм шоу биш байгаа байхгүй. Яг л энэ маань одоо тоотлогын хавдаагүй тийм. Анхаарал хандуулах зүйл биш одоо энэ гогооноос л одоо бид нар ч одоо анхаарал хандуулах маш олон зүйл байгаа шүү дээ. Тийм. Эцсийн дагуу доодгоос ахуулаад энэ ховдсон зүйлүүд байгаа. Эднэр дээр бүгдэндээ энэ одоо хамгааллын ажил судалгаа хийгээ явж идэг. Тийм. Тэгээд ингэж байгаа юм бас. Торог гоог нь болохоор бас 2 метраас доош хүнд шумбаж чаддгүй. Тэг сонсч байсан. Тэр зөв. Мэдээ гүнд шумбдаг талаар бол би яг сайн тийм нарийн хэлж мэдэхгүй. Яг л би өөрөө уншиж арай судлааг байгаа. Яг нь энэ хоолтын судалгаантай бол одоо миний нэг уншсанаар одоо 2000 онд судлаач дийсэн судалгаа гэдэг байхгүй. Тэр нь болох тийм юм байдаг. Тэгэхээр одоо толгоон хоногийн хоолт ижилийн хэрэглээг нь судлах зорилготой. Тийм тэгээд толгооны одоо үүр штэ. Үүрнийхэн доор нь 5 г-ийн наривчлалтай жин тавиад үүрнийхэн доор штэ. Тэгээд тэр жингүүдийг нь болохоор одоо 10 секундын давтамжтай хэмждэг тийм жин. Одоо тэгээд холоос тэр жингийнхэн мэдээлэл болохоор холоос одоо 1 км цагаас ч юм уу тэгж авдаг тийм жин тавиад тэгээд ингээ авсан байна. За энэ судалгааны үр дүнд болохоор одоо өвчлийн их үе буюу одоо өндөг давж явах үед тийм ээ. Ил шоу, им шоу одоо биеийн жин хэд өөрчлөгдөж байгааг үзэх гээд байна шүү дээ. Тууш өнөөс одоо шумбад одоо загас залгичаад идчихэд хаад эхлэж биеийн жин мэдээж өөрчлөгдөж таарна шүү дээ. Тэгэхэд одоо яг өвлийнхаа ихэнд буюу өндөг давж явах үедээ ил шоу өдөрт шүү дээ. Өдөрт дунджаар 690 г. 690 г. Им шоу болоход 500 г. Өндөг давж явах үедээ. Идж байгаа. Өндөг хагараад одоо ангаахын нэлэх байх үедээ. Нэлэх байх үед нь болохоор ил шоу 1050 г. Им шоу болохоор 760 г. Загсаар хоолдог гэсэн. Тийм шүү. Одоо ангаахын томроод буюу одоо өвчлийнхаа сүүл үе шүү дээ. Энэ үедээ болохоор нэг ил шоу 1350 г. Им шоу болохоор 970 г. Загсаар болж байгаа өдөрт. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн хадвар ядах нь 10 кг гэдэг одоо дэгстүүлсэн тийм хэд бол нэг алж устгал гэсэн хүмүүсийн гаргасан цуу яриа ингээд ам дамжаад яваад байгаа байхгүй. Тэр ерөнхийдөө бол бас тэгж айхтар бол бас нэг дайсны зэрэг бол биш юм байна тийм үүлээд байдаг. Гэхдээ яг нь эдгээр нэг олуулаа одоо сүгэр колонноор үүлдэг гэдэг утгаараа яг нь тодорхой хэмжээнд одоо их загас ижил байгаа л да. Гэхдээ энэ шоу маань хэдийн одоо дэлхийд их нийт популяц нь одоо 2 сая гаруй гэж байна шүү дээ. Тийм. Гэтэл одоо эдгээр маань тэгж их ингээд нуур болгоно ингээд цөлмөл явдаг байсан бол одоо ингээд дэлхийд дээр чинь нэг хичнээн нуур байгаа байлээ тийм. Тэгэл яч одоо энэ тэр нөгөөч одоо бүгдээ л загсгөл болчмоор юм да. Бас тийм. Тэгээд бас ингэж сонсч байсан. Одоо жишээ нь чон бол мал барихтаа өвчтөй хөгшингийн барьдаг. Тэрнтэй адилхан тураг гоогоо бас доож юмтай эсвэл өвчтөй ч юм уу тийм засаг түүж иддэг гэж сонссон. Тэр тал дээр. Тийм байх магадaltaй. Ер нь бол энэ шоу маань одоо зөв байж гал амрын загас болохгүй шүү дээ. Мэдээж одоо энерги зарцуулна тий. Одоо ус руу шумбаж усан доор одоо тухайн загсыг хөөж барина.
тэгэхээр чинь тодорхой хэмжээнд энерги зарцуулна. Одоо миний яаж яснаар бол одоо зүгээр ингээд тулг гогоо байгаа нуур ч юм уу гол дээр байж хаад ер нь бол тулг гогоо янз бүр усууныг 5 6 шумбахад бол ер нь бол ихэнхдээ хоосон гарч ирдэг. Тэгэхээр ч одоо шумбах тоолондоо нэг загас хэлээр шүү дээ. Тийм. Шууд шумбах болгондоо зах шүүрээд ингэж бол бас байхгүй. Харин тэ өвчлийн одоо бус үедээ өвжил дууссан байгаа үед заримдаа гогонууд одоо шуунаач одоо энэ хүзүүн дэм юу байгаа штэ. Гүе гэдэг одоо энэ хоол хадгалдаг юм том уутай байдаг байхгүй. Тэрэндээ нэлийн том загснууд залгицсан байгаа харагддаг. Зарим нь одоо тэрийг одоо цааш нь шингээж чадахгүй өгсөн байгаа тохиолдол ч байдаг. Энэ нь одоо юунаас болж байгаа юм гэхээр тухайн шуун маань одоо загсаа байж чадахгүй өлсөндөө таасан том загсыг залгаад тэгээд тэрийг өөдөө цааш шингээж чадахгүй байхгүй. Тэрийг нь тэгэл хүмүүс харж байгаа одоо ийм том загс залгдаг иддэг одоо тэгэл энийг нь өдөрт яах юм бол нэг 6 кг 10 кг иддэг гэл. Тэгэл энэ бол текстүүлэл байгаа. Бас тиймэрхүү юм тий. Одоо турх говьроос гадна Монгол орнд бас тэг загсаар хоолдог ямар шуунууд вэ? Загсаар хоолдог одоо маш олон шуу шүү дээ. Одоо турх гогол одоо сүргээрээ пүнөрээ бол хүмүүсийн нүдэнд их өвтөд байгаа боловч одоо загсаар хоолдог маш олон шуунууд байгаа. Дэглийнүүд байна тий. Өрөв тасууд байна. Тэрч бодохоор одоо номын шогшир буюу одоо кинг фишер гэдэг англи нэртэй одоо загсны хаан гэдэг тэмдэгтэй одоо юм жижиг хөгцсөн хөрөнгө. Тэр шоуд одоо загсаар олж байна. Тийм. Кинг фишер гэдэг нэртэй. Тийм. Кинг фишер гэдэг нь англи нэртэй. Монголоор бол одоо номын шогшир гэдэг. Ийм шоунууд хүртэл загсаар олж байгаа. Тийм. Одоо хүмүүсийн нүдэнд л тэгж нэг загс цөлмж харагдаад байгаа нь тул гогол байхгүй. Тийм. Тиймээс л тэгээд одоо бас төрөний хэлэн ярьсан нэг одоо Европ орнуудаар харгалаа хоогсдгаад нуурын бохирдоод загс нь өвчлөд өгсөн гэдэг байна шүү дээ. Бас тэр бас байж болох юм уу те. Одоо жишээ нь нөгөө ямар загс байж үлддэг вэ гэдэг чинь шуудаараа ч юм уу өвчтэй загс барьж иддэг. Тийм. Тэр бол бас үнэн ортой юм те. Үнэн ортой байж магадгүй. За бас тэгж ярих тэр нэг алж хийгээд байх шуул биш л. Гэхдээ бас хэрвээ бас маш их тоо. Одоо жишээ нөлөө урсны хэд үгийн нуурын дээр ч мэрэгс нуурын дээр маш олон тоогоор сууж байгаа харгаалгын зураг мөр яваад байгаа байхгүй. Хэрвээ тийм олон тоогоороо за жижиг нуурын дээр ч юм уу те очиод за бол жоох удаа л та нэг нуурын дээр ихэр удах уу эсвэл тэр бүр ирснээсээ явах хүртэл тэр нуурын дээр байх уу эсвэл ингээд хэд хэдэн хоногийн давтамжтай ч юм уу голоос идэхэд явдаг уу. Ингээд бол одоо өвчөж байгаа хугацаанд бол нэг сар гаруй хугацаанд тэндээ бол сүлгээрээ байна штэ. Одоо ангахаага өндөг гаргаад тэг өндөг нагаад ангахаага боожоод одоо нист цул хүртэл ингээд бол байна. Яг нь нүүдлэх үедээ бол одоо нуулгалуудаар дамжил явна л да. 5 нуурын нүүдлэх үед. Тэгэхээр одоо маш олон тоогоороо явдаг аа тий. Хэдэн мянгаар ч яваад байгаа. Тэр зургийг харахад бол тэгэхээр сар гарны хугацаанд тэгж байрлаад нэг жижиг нууран дээр загстай нууран дээр очиод байхад бол бас хөөрхөн их хэмжээний хөөрлөх зорилгоон тий загсанд бол ер нь бол өчөөлөх хувьд бол өчөөлнө. Гэхдээ одоо хар ухнаа бодоод үзэхэд тухайн шуу манд өөрийнхөө хоолыг тэр чигт нь юу ч болтон идэнэ гэж бол байхгүй шүү дээ. Энэ бол хүний хар ухнаа бодох. Одоо хамгийн энгийн жишээгээд манай малч чинь өдөрт нь бүх мал алдаад ичдэг үү. Яг тэнтэй л адилхан одоо нэг хөгшин болон тиймэрхүү заазлан тийм их асуудал байдаг. Тэгээ одоогоор бол Монгол бол одоо гадны тийм судлаачдаас турх гогооны одоо тоотлогоо ихсээд загсанд ямар нэгэн аюул учруулсан гэсэн тийм судалгаа болон ямар нэгэн мэдээлэл одоо бол гараагүй байна. Тийм мэдээлэл бол юу байхгүй ба шүү. Тийм юм байхгүй. Яг хүмүүс одоо загс маань байхгүй болчлаа л гэдэг. Тэгээ өөрөө бас хэлж юм те өгийн нөгөөндөө тэгж олноор байсан гэдэг. Гэтэл одоо энд нь хүмүүс одоо шувуулах буруугаж ихэд байгаа боловч хэдхэн хоногийн өмнө би яаж ийсэн одоо өгийн нуурын яроолоос одоо шууны тор хэдэн килограмм гаргаж ийсэн одоо өгийн нуурын яроол тавьчихсан. Тэгээ загсны тор. Гэтэл одоо хүмүүс тэр тор тавьж байгаа хүмүүс тэр торндоо хичнээн загс байж байгаа тийм ээ. Хичнээн тооны загс байж байгаа. Тэгээд тэр нуурынх нь яроолд нь хаягдаад үлдсэн байгаа тэр торнд нь хичнээн загс орооцолж өгөх гэж байгаа. Энэ болгоны одоо бас мэдээлэл нь байхгүй шүү дээ.
Өөрөө бол загас нэг юм байна тий. Одоо нэг хүн ингээд товч хэдлэхэд ойролцоогоор хичнээн загас баригдах. За ч та тороор өстө барьж үзэх болох юм. Тэгэхээр тэр чинь толоор юм чинь мэдээж бас олноо л гэж байна шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо хүмүүс одоо энэ байгалийн одоо энэ зохицолтой буюу энэ экосистем үйлчлэгээний ишигээ одоо ч шуудтай хоолыг булаацалтах зөв буруу юу тийм асуудал бас гарч байна. Яг хотроо шуудтай хоолыг булаацалтаад байгаа чи юу вэ? Тэгээд тэр чи ерөөхдөө хобби шүү дээ. Тийм хобби гэж үзэж байгаа. За гэхдээ бас эсрэгээрээ таарсан болгоно аваад хүмүүс бас байна. Яг нь спорт болгоод одоо хүмүүс үйтэж байгаа тийм одоо бариад зөв бариад одоо загсных нь дэгэмигнэд одоо гэмтэхгүй гэсэн тийм дэгэмигнэд байт юм шиг л тийм. Ингээд арчдаг. Тэгээд ерөнхийдөө бас нэг иймэрхүү юмар яаж байгаа нь бас нэг одоо хар галууны тухай бас бусдаа нэг мэдээлэл өгөх зорилгоор ингээд ярилцаа сууж байгаа. Тэгээд бас манайх зорилгоч юм болохоор бас нэг спорт загасчлал гэдгийг уриалж явж байгаа байхгүй. Тэрнээс бас таны ярьж байгаа шиг өсөлтөж тороор хяддаг хүн хар галуу шиг хяддаг хүмүүс бас байна. Тийм баг. За тэгэхээр хар галуу юм ерөнхийдөө бидний бас тэгж яриад байгаа сошиалэр яваад байгаа ютубер яваад байгаа 3-5 кг 5-аас 10 кг гэдэг мэдээлэл ерөнхийдөө хотлоо юм шиг байна. Бүр 5 г-ийн нарийн хвчлэлтэй жин доор нь байрлуулаад тэгээд байнгын явцдаа хянаад явхад нөгөө өндөглөөд явсныхаа дараа нь хамгийн ихээр идчихсэн тийм эрэхтэй. Энд бол хамгийн ихтэй бол одоо ангаахай том тус үед. 1 кг байна. Тийм. Байсан тийм ээ. Тийм. Тиймээс бол ер нь 700-800 та баланс тэгж л явдаг юм шүү дээ. Өдрийн шүү дээ. Энэ маань болохоор одоо ягаад энэ жин нэмэгдэж байна гэхээр одоо ангаахай томлох тусам идэх хоолтой жилнаас нэмэгдэн штэ. Тэгээд хажуугаас өөртөө идэн. Тийм учраас одоо нөө том ангаахыг хооллохын тулд илүү их загас барьж их ажилтай болж байна л гэсэн үг л дээ. Эцэг хувьд бол. Тэгээд тэгж томоохон тул идээд хүн биш шүү. Амруугаа орохгүйгээс энд юу гэсэн бэ? Одоо ингэдэг одоо хоолондоо цааш нэг ходоодлогоо оруулж шингээж чадахгүй зөвхөн одоо энэ тэр чинь урт үзүүтэй шоу шүү дээ. Тэгээд ихэнх шоунууд одоо хоолоо хадгалахын хоолнд нэм гүе буюу одоо гүенд нэм нэг уутан цад байдаг байхгүй. Тийм. Ерөнхийдөө зөөлгөж чадахгүй бол тэндээ ингээд байлгацдаг гэсэн. Тэр санаа байна. Ингээд байлгаж байгаа тэрийг хаях уу эсвэл энэ дотроо ингээд ургуулд ороод ингээд хайлаа цаашаа идэж болохоор ер нь бол одоо нөгөө байсан загснууд нь энэ уутан дотор нь байж гаад одоо цаашаа өөрөө нөгөө шингээхээ бол эндээс ингээд цаашаа хотоодлого шингээгээд явчихна. Эндээ хадгалж агаад одоо үржлэх үед нь ангаахаа хоолдог гэж штэ. Тэндээсээ бас буцааж нөгөө бүлгэж байгаа гэж боддог. Тийм үү та. Тэгэхээр дэлхийд дээр ерөнхийдөө 2 сая гаруй гэсэн тийм нэг ерөнхий тоо байна шүү дээ. Тэгэхээр бол бас нэгтэй яг тэр хоргоны үйл учруулах тахаар бол сонсохгүй. Тиймээс бол ер нь тэр байтугай олон төрлийн шоу байгаа шүү дээ. Загсаар болдог. Тийм загсаар болдог. Өчнөө зүйлийн шоунууд байгаа. Тийм. Бидний нүдэнд л ерөнхийдөө харгаал өртөд байгаа юм шүү. Тиймээс бол ер нь л өвтөөл байгаа. Пишэргээд загсны хаанууд нь алдартай шоу хүртэл байна. Гэхдээ тэр бүр ийм жижиг юм ийтэй. Одоо Kingfisher гэдэг одоо интернетээ сайхан бол 2-3 жижиг юм 60 ханууд амтаа зууцсан тийм шоунууд байж байгаа. Тийм. Сэрхий тахан. За, ерөнхийдөө хар галуу бол ерөнхийдөө нэг одоо хомсцсон эсвэл тоо толгойн бүр тэгж дийлдэхгүй болсон биш учраас нэг шоу судлаачдын нүдэнд бол нэг өртөөд судлаа гэдэг байх нь бол ховор юм байна тийм ээ. Тэр одоо сошиал дээр яваа мэдээллүүд одоо хаанаас олж авсан мэдээллүүд тийм байдгийг ямар тач ингээд мэрэгжлийн шоу судлаачдаа хэдэн жил шоу судалж байгаа юм. Одоо нэг 6 дахь жилдээ шоу судалж байна. 6 жил шоу судалсан хүн тэгээд нэг 6 цаг компьютер дээр бичээд тийм мэдээлэл оруулж байгаа хүн хоёрын хооронд яриа бол иймэрхүү байна. Нэг амтач бидэнд ингээд цаг цагаа зарцуулаад тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн баярлалаа. Ерөнхийдөө тэгээд нөгөө нэмэлтээр нэг мэдээлэл өгөхөд одоо Facebook дээр Нэмсүн Бат сайхан гээд одоо мөс багшилж байсан. Одоо нөгөө тэтгэвтэй гарцсан. Багш байгаа одоо насаар бас одоо зэглэгэнтийн судалгаа хийсэн. Энэ багшийн мэдээллээр бол одоо юмч одоо хаалгыг хэдий одоо өмдгийн төв устгахыг гэдэг ба штэ. Тэгэхээсээ илүү одоо байгальдаа илүү ээлтэй өндөг төвж хагалж устгахаас илүү одоо өндгөн дээр нь тос асгаад
одоо наан засаг тосч байдаг юм уу, одоо юусэн тосч байдаг юм уу. Нэг тос асгаад тэгээд зөв нөгөө өндгийг амилахгүйгээр одоо гаднаас нөгөө бүтээж одоо өндгийг амьгүй болгох тийм нэг байгаль дээлтэй нэг тийм арга байгаа гэж бацаахан багш бичсэн байсан. Бас сонирхолтой. Тийм. Ерөнхийдөө одоо тухайн шуудыг өндгөлцсөн байхад нь очиод өндгийг аваад таглах ч байт юм а тий. Тэгэж одоо сүдэлж яхад зүгээр одоо өндгөнд яна гэж нэг тус асгах ч байт юм а тий. Тэгэн бол одоо тухайн шугнууд чинь өндгөө одоо даасаар байгаа өндгөө нь хагарахгүй шүү дээ. Амьгүй болчих юм чинь. Ингээд ерөнхийдөө бол тоотлогыг балансын бариад байж болно. Тэгээ тэндээс биш одоо нэг өндгийн шаглаад өөртөнд буудаал ингээд байх нь бас энэ бол тийм юм. Тэгээ байхгүй болгочвол одоо тийм нэг загсныхын тоотлогыг нь хинжээдэг шувууг нь байхгүй болгочихлаа. Одоо манай нуурууд одоо загас нь хитэх ихсэх юм бол бас тэр нууранд ямар ч өөрчлөлт гараалаа тийм ээ. Тийм. Бас за манайхаа тийм нэг мэдээлэл байна. Маш чим мэдээлэл хүрлээ шүү. Заавал тэгж харих систем явуучвал хаглаад за галаад. Тэр нэг ерөнхийдөө зүгээр баг зэрэг 100 г тостой явж ахал болох нь шүү. Тийм. За ингээд ерөнхийдөө амч байдлаар бид ингээд бас мэдэхгүй сонирхолтой мэдээлэл хүрлээ гэж бодож байна. Тэгээд манайхан бас тэгээд дотроо бодлын бас өөрчлөгдөх баха. Бас тэгээд шинэ загасчд маань бас тодорхой хэмжээний мэдээлэл авсан баг. За тэгээд танд баярлалаа. За баярлалаа.